кинотеатрын баарын талд Макс компани бариулж байсан барилга дээрээс төмөр өнж хүний амь насанд хүрсэн хэрэг өнгөрсөн 1-р сарын 7-нд гарсан. Тухайн үед автомашины 3 дахь игнээ зорчиж явсан машины дээрээс барилгын бэхлэгээний төмөрөнч жолоочийн амьд хүрсэн. Мөрдөн байцаалтын явцад тус барилгад ашиглаж байсан дүүжин үргүүрийг зориултын дагуу ашиглаагүй. Дүүжин үргүүр ашиглах эрх бүхий хүн хариуцсан ажиллуулаагүй болохыг тогтоожээ. Ийхүү осол гараж хүний амнаас хөнөөсөн хэргийг чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж байгаагүйд барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Мэж класс хувьцат компани захирал Нямдава хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер Амгалан нарыг шижигтнэр татан шалгаж байгаа юм байна. Мөн барилга барих ажлыг зогсоосон үед хууль зөрчин барилга барьж байсан Макс компани удирдлагуудыг сэжигтнэр татан шалгах боломжтойг хуулийн байгууллагын их сурвалж хэлж байна. Учир нь мэргэжлийн албан ерөнхий газраас барилга барих ажлыг зогсоогоод байхад Макс өргөө компанийн хууль зөрчин ийхүү барилга барьж байсан юм а. Мэргэжлийн ерөнхий газрын барилгын техникийн хэлтийн байцаагчийн албан актын дагуу, албан шаардлагын дагуу үйл ажиллагааг нь бол түр зогсооцсон байсан зөрчлөө харилцагтал осол гарсан үед бол ямар ч гэсэн үйл ажиллагаа явуулах юугийн зөвшөөрлөнд төлөвлөсөн юм. Тий, ерөөсөө тэр чинь өнгөрсөн оны 7 сард байлуу да би яг санахгүй байна. 7-8 сар хавцаа акт тавиад зогсооцсон үйл ажиллагааны зогсооцсоноос хойш Макс тухайн барилга гүйцэтгэгч компани маань өөрсдөө албан шаардлага биелүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн тийм л асуудал гарсан. Одоо бол барилга барих ажиллагааг зогсооцсон. Одоо бол мөн акт тавьсан хэвээрэл байгаа. Ийхүү 2013 оны 7 дугаар сарын 1-нд мэргэжлийн албан ерөнхий газрын улсын байцаагчид тус компани барилгад шалгалт явуулж цөөнгөө зөрчил илрүүлэн барилгын ажлыг зогсоогоод байж. Гэтэл 4 хоногийн Макс өргөө компани гүйцэтгэх захирал Инх Заяа барилгын гадна талын шилэн фасадны ажлыг хийлгэхээр Мэж класс компани захирал Нямдава фасадын компани захирал Ким Хэжун нартаа гэрээ байгуулж энэхүү гэрээгээ Макс компани захирал Ганбаатраар батлуулсан байгаамаа. Иймээс талигаачийн амь насаа золгүйгээр алдсан хэрэгт Макс компани удирдлагуудыг сэжигтнэр татах хангалттай үндэслэл байна гэж сэжиглэхэд хүргээд байгаамаа. Ямар ч тач хууль зөрчин барилга бариулж улмаар хүний амь насанд хүрсэн Макс компани үйлчлэгээний зориулалтаа барилгын ажлыг зогсоосон хэвээр байна.